саксара баян бажа гэл нилээн их яригдлаа штэ тий. Тагтаа бас ингээд баян бажа гэдэг нэртэй ч явлаа. Танаа аав ч ингээд машины жолооч хийдэг байхад манай аав ингээд хувийн хэрэгтэй байлаа. Өнгө сайхан Монгол улсад 3 чагсаал бол боллоо. Жижигхэн сонин сайхан байгаа. За энэ болохоор комедиан Бата Амарчин YouTube бүр түшигтэй болох холбогдсон. Үүнээс гадна нараа маш ноцтой нэгэн зүйлийг дэлгэсэн байгаа. Ингээд харахаар бас жоохон тийм байж магадгүй байгааз. Сайн уу манайхаа бүгдээрээ цоо шинэхэн бичлэгээр уулзаж байна. За энэ удаагийнхаа бичлэг дээрээ хэдүүлээ сая 7 хоног Монголын сошиалээр нэлээд их яригдсан сэдвүүдийн талаар ярих болно. За үүнд нь баян бажаа гэж хийн, саксара, за тэнгуүтээ voice show хэлсэн байлээ. Үүнтэй холбоотой одоо ховж юу вэ? Тэгээд бас адтай жалуудынхан кино багаараа бас гарч ирсэн байлээ гэх мэтчлэн маш сонирхолтой мэдээллүүдийг яг одоо хуваалцах гэж байна. Тэгэд олон юм ярилцгүй хэдүүлээ шууд бичлэгтээ орцгоё. Намайг үздэг хөөрхөн охид бүсгүйчүүд маань чанартай мэдээлэл явуулж байгаа бол хулан брендийг сонгоорой. За хамгийн гол нь яг чанарын стандартуудад хангасан гэсэн ийм 4 баталгаа стандартыг ингээд байлгаж идэг. За бас бүх заавар тайлбар нь монгол хэл дээр гэдгээрээ даваа талтай байгаа. 5 төрлийн Франц сарны ханднаас гаргаж авсан хамгийн зөөлөн ийм гоё мэдээлэлэр бас байдаг шүү манайхаа. Таад маань хэрвээ авъя гэж бодож байгаа бол номингийн бүх салбаруудаар байгаа бас номин цэгийн минер гэртээ бүр хөргүүлээд авах боломжтой. Арсыг цэвэрлэн, чийгшүүлэн, тайвшруулна, хулан эсгэн. Хамгийн ихэнд ярих сэдэв маань саксарагийн талаар байгаа. За яг 7 хоногийн өмнө буюу 9 сарын 23-нд төрийн ордонд бол хаалцан бүрэгдэхүүн орд газрын сонсгол болсон. За тус сонсголоор болохоор тус орд газрын одоо ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, за яг ямар хөө эрсдэл байгаа вэ гэдэг одоо сэдвийн хүрээнд ерөнхий хяналтын сонсгол болсон байгаа байхгүй юу? За тэрэн дээр яг энэ саксара гих одоо хүн өөрийнхөө дуу хоолойг илэрхийлээд за бас сайтуудад ч гэсэн маш олон яриаг бол өгсөн байлээ. Тэгэд тус ярианд болохоор маш олон хүмүүсийн хандлтыг аваад сошиалэр бол ингээд вайрал болсон байгаа. Энэ сэдвийг ярихын тулд хэдүүлээ юун түрүүнд хаалцан бүрүүдийн орд газар гэж юу вэ гэдгийг ярих хэрэгтэй байх. За 2024 оны 11 сарын 28-нд Go цэгийн мен дээр бичигдснээр хаалцан бүрүүдийн орд газар нь болохоор Улаанбаатар хотоос 1400 км-ийн зайд буюу Ховд аймгийн Мянгад суманд бол байрладаг. За тэгээд маш ховор одоо юм газрын элементүүд байдаг буюу за би энэ дээр яг нүг тус элементүүдийг биччихье. Яг өөр ингээд хэлэх гэсэн чинь яг чадахгүй байгаа тэлээ тэгээд энэ дээр биччихье. За ингээд газрын юм ховор элементүүд байдаг буюу маш одоо юм металл ховор нөөц баялагтай орд гэж бол хэлж болно. Тус ордны нөөцийг 1983 оноос эхлэн судалж эхэлсэн бөгөөд 2004 оны 4 сарын 5-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөг бол олгосон байдаг юм байна. Тус ордыг яг одоогоор ашиглаж эхлэхгүй байгаа бөгөөд одоо яг Ховд аймгийн ард иргэд нь эсэргүүцсний улмаас үйл ажиллагаа одоогоор ингэж явж эхлэхгүй байгаа юм байна. За энэ нь болохоор яг 2024 оны 10 сарын 22-ны өдөр Ховд аймгийн иргэд хүчтэй эсэргүүцэл өрнүүлсний улмаас тус аймгийн засаг дарга нь за яг 11 сарын 7-ны өдрөөс эхлэн тус компанид үйл ажиллагаа зогсоох одоо тэр захирамжийг нь бол гаргасан гэж бол одоо яг энэ Go цэгийн миний мэдээллийн сайт дээр байгаа хгүй юу. Тэгээд Монгол улс нь болохоор газрын юм ховор элементийн эслийн 3.1 сая тонн нөөцтэй гэж байгаа хгүй юу. За тэгээд нийт ингээд 6 орд илрүүлснээс 4 нь болохоор томоохон хэмжээний ордууд байгаа. 2 нь болохоор жижиг хэмжээний ордууд байдаг юм байна. За тэр 4 ордод нь болохоор халзан бүрэгдээ, мушгаа худаг, хотгоор, лувгийн гол гэсэн юм 4 орд бол байна. Тэр ордыг бүрэн ашиглаж цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлагатай. Учир нь газрын ховор элементийг ашиглаж эргэлтэд оруулах нь Монгол улсын эдийн засагт маш чухал нэмэртэй гэж төр засгаас үзэж буй юм. Гэсэн ч хаалцан бүрүүдийн ордод олборлолт их хэлбэл цацраг гэдэгт бодсон нийтөвчж Монголын цэвэр усны айс ав их нуруудын хотгор орчмын байгаль экологт сөргөөр нөлөөлөх эрсдлээ гэдгийг нутгийн иргэд онцолж байна. Газрын ховор элемент бүхий орд газарт уран, торий, калий гэх мэт цацраг идэвхтэй элементүүд агуулгадж байдаг. Энэ элементүүдийг байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааг наривчлсан байдлаар хийх шаардлагатай гэж үзэж буй юм. Тус ордны талаар 2023 оны 9 сард ICC-ийн мэндэр орж исэн нийтлэл байгаа хгүй юу. За тухайн нийтлэл дээр болохоор халзан бүрэгдэхүүн газрын ховор элементийн орд юм а гэж бол бичигдсэн байлээ. За энэ нь яг юу гэсэн үг вэ гэхлээр газрын энэ ховор элемент гэдэг нь болохоор одоо ийм соронцлог чанар нь маш өндөр, цахилгаан дамжуулалт нь бас ингээд маш өндөр ийм одоо элементийг хэлдэг юм байна л да. Одоо яг хамгийн тод жишээ гэх юм бол бид бүгд одоо энэ гар утас, микрофон, чихвчч гэдэг юм уу те одоо яг цахилгаан машинч гэдэг юм уу яг эдгээрт одоо ордог
гол тэр зүйл нь болохоор энэ газрын ховор элемент байдаг гинэ. За тийм болохоор яг тухайн үедээ ерөнхийдөө дасан оюун эрдэнэ одоо Япон, Солонгос, Америк гэх мэтчлэн өндөр хөгжилтэй улс орнуудаар айлчлал хийгээд явж байгаа үеэр нь одоо тус улсын нь болохоор яг энэ газрын ховор элемент ингээд манайхтай нийлүүлээч гэдэг саналыг бас тавьж исэн юм байна. Тус орд газрын сосгол бол яг 7 оны өмнө болсон байгаа. За үүн дээр нь эргэн сарн цэцэг өөрийнхөө дуу хоолойг бол илэрхийлсэн. За нэг хүндээ 3 минутын ярих хугацаа байсан билээ. За тэрээр энэ 3 минутанда болохоор яг ийм урааны талаар яриад за хэрвээ та нар ингээд урааныг ухах юм бол би энэ хүрэлс өх учрал за бас энэ нийтдээ холбогдох бүх хүмүүсийн амь настанд би ярих болно гэж яриад за бас ингээд яагаад ингээд улсын хурал 76 гишүүнтэй байжснаа гинт ингээд 126 гишүүн болцсон юм бэ? Та нарын хүүхд алт юм уу? Бидний хүүхд ингээд цус юм уу гэх мэтчлэн өөрийнхөө дуу хоолойг илэрхийлсэн байлээ. 3 минутын үг байгаа учраас товч тодорхой ганц л зүйлийг хэлэхэд би байгаа цагт Монгол улсад би хизээш ураа ухаалахгүй гэж амлая. Хэрвээ ураа ухуулах юм бол би хүрэлс өх болоод хүрэлс өх учрал гишүүн түүнтэй холбоотой урааныг оруулж ирсэн бүх хүмүүстэй би амьтанд хариуцлага тооцоолно гэдгийг хатууд тангаруулж байна ард түмнийх өмнөөс. Мөн дээрээс нь уран ахуул ингээд тахал болноо. Ард иргэд байгаа цагт та нар бол хинч биш та нарыг ингээд бий болгодог хүмүүс бол ард иргэд шүү гэж хэлээд за тэгсэн чинь 3 минутанд болоод яг микийг хаачдаг байхгүй юу. За иймэрхүү байдлаар яриад энэ бичлэгэн цэцэгдаад сая бүр ингээд 7 нэг бүүн болоод явсан шүү дээ тий. За тэгэл яг энэ сонсгол нь ингээд дуусан чинь мэдээж хэрэг гадаа нь маш олон сайтууд байгаа. Тэгээд тэр сайтууд ч бас тус эмхтэйгээс ингээд яриа аваа. За тэр ярианууд нь ч гэсэн бүгдээр ингээд вайрл болоод маш олон хүмүүсийн бол хандлтыг авсан байдаг. Тэрээр сайтууд төгсөн ярилцлага дээрээ би 45 настайдаа Монгол улсын анхны ерөнхийлөгч болно. Монгол улсад намайг мэдгүй хүн байдгүй. Би Instagram дээр Саксараа нэрээрээ олон дагагчтай дэлхийд даяараа намайг харж идэг. Би 5 хэлтэй физик ангийг төгссөн гих мэтчлэн ярьсан байдаг. Наа өнөөдөр Монгол танихгүй юм байхгүй. Би Саксараа гэдэг Instagram дээр маш олон дагагчтай дэлхийн нийтээр намайг хардаг. Намайг Монгол өнөөдөр танихгүй юм байхгүй. Би Монгол улсын их сургуулийн 70 жилийн түүхийг өвдөжсэн оюутан. Тэгсэн чинь хүмүүс нөгөө Instagram руу нөрөөл тэ Саксараа гэдэг нэрээр хайгаал энэ хүний Instagram-ыг бол олсон байлээ. Гэтэ өөрийнх нь юм уу эсвэл өөр хэнийг нээсэн юм уу мэдэхгүй заяа. За тэр Instagram нь болохоор 100 дагагчтай байсан. Тэгэл хүмүүс би ингээд Instagram дээр олон дагагчтай гэсэн 100 дагагчтай юм байж гэж нэлээд ярьсан. За тэгснээ манай монголчууд угаасаа л ингээд яригдж байгаа хүнийг нэг тийм дагдаг нэг тийм юу байдаг шүү дээ. Тэгээд тэр 100 дагагчтай байсан Instagram хаяг нь 700 хэдэн дагагчтай болсон билээ. Нэг хүний хэлснээр болохоор тэр Instagram нь яг өөрийнх нь хаяг биш ээ. Өөрийнх нь хаяг нь бушаал өөр нэртэй хаяг байдгаа гэж бас ярьсан байлээ. Тэгэхээр ингээд хэдүүл яг аль нь одоо үнний аль нь хутлаа гэдэг яг одоогоор мэдэх боломжгүй. Тэгээд иймэрхүү цуу ярианууд бол ингэж гарсан байна манайхаа. Мөн түүнийг сайтуудад ингээд ярилцлага өгч хувьер нь нэг сэтгүүлч нь асуудаг байхгүй юу? Өнөөдөр ингээд урааны талаарх яриа биш газрын ховор элементийн талаарх сонсгол штэ гэд тэгсэн чинь тэрээр тийштэй тэр орчны чиндор бас л уран байгаа штэ гэж бол хариулдаг. Тэр сонсгол бол урааны талаар биш газрын ховор элементийн талаарх халзан бүртээ ордын талаар сонсгол болж байна л да. Уран байгаа штэ. Тийм. Тэгэхээр уран болон газрын ховор элемент хоёрыг та нэг зүйл гэж хараад байна уу? Нэг зүйл гэж харж байна. Ягаад гэвэл ураа өөр газар ховор элемент мөн. Сайтууд дээр орсон сүүлийн мэдээлэлээр болохоор цагдаагийн байгууллагаас яг тэр саран цэцгийг ингэ шалгаж ийна гэж бол бичигдсэн байлээ. Ягаад гэвэл тэрээр одоо энэ сайтуудад тийм яриа өгөхдөө одоо энэ улс төрд ингэ нөлөө бүхий хүмүүсийн нэрийг маш тод томруулна дуртаад тэр хэд төрөө ингэ урааныг ингэ ухах юм бол би нүдэнд нь хар туулга ингэ цутгахолно тэрийг ингэ буудаж алах хэрэг надад байна гэх мэтчлэн бол ярьдаг. Би байгаа цагт хизээч ураа ухуулахгүй. Хэрэв ураа ухах юм бол би хүрэлсэх учрал номтой хоёрын тэгштэй далааж байгаа л би бүгднийг нүдэнд нь би хар туулахтаа ус цутгах болно гэдгийг амлая. Би тэр хүнийг буудаж алсан ч миний эрх. Би тэр хүн хэрвээ хариуцлага хүлээж чадахгүй хэрэв ураа авах юм бол надтай тэмцэж байгаа гэдэг намайг уучлаач намайг хараарай гэж хэлмээр. За энэ бүдээс нь болоод яг цагдаагийн байгууллага бас ингэж шалгах болсон болов уу гэж бол харсан. Саксараа гэдэг хүний талаар яг иймэрхүү мэдээлэл ингэ сошиал дээр нэлээд явсан байгаа. Бас мэдээч хэрэг мдээгүй хараагүй хүн байж л таараа тийм болохоор энэ бичлэг дээрээ бас ярьж байгаа шүү. Үүнээс гадна бас ингээл хүмүүс яг энэ ярьсан те яриагаар нэлээд их мем бол хийж байгаа харагдсан. За ялангуяа тэр Facebook дээр элтвтэй гуйл гэдэг нэг юм контент хийдэг залуу байгаа хгүй. За тэр залуулгыг ингээл хэлж байгаа үгийн дуурайж мураал те яг тийм бичлэг бас оруулаад тэр нь маш олон хүмүүст бас хүрсэн бэлээ. Та нар өндөр ингээд суудл бүгэлж байгаа би ажлыг чи би бас маш баян юм л дээ. Надад мөнгө сонир биш. Мөнгө бол зүгээр цаас ирээдүйд одоо энэ цаас үйлдвэрлэхийн тулд маш их мод усч чинь. Мод байхгүй бол усаахгүй амьдрал ахгүй. Усанд уран авах юм бол яах юм? Тэр намтай хоёрын дэвшүүр дээр мод ингээд захирал далаа жаргал юу яриад байгаа юм? Усан дотор
улсын дотор хөхрөө ижил авахад цэвэр тонголог бас болно гэж тэр сэтгүүлчид ярьсан гэсэн байлээ. Сэтгүүлч нь асуу. Тэр хүний тэр унд нь ураантай усыг тэгвэл нүдэнд нь зутгаад үзэх үү? Таны нүдэнд ураантай ус химийн хартай элемент нүдэнд нь зутахыг бол та зөвшөөрөх үү? Дараагийн ярих хүн нь Баянбажаа гэдэг нэр байгаа. За яг сая ингээд сошиал дээр саксара Баянбажаа гэл нэлээд их яригдлаа шүү дээ тий. За та хэд манлахаар яг энэ Баянбажаа гэдэг хүнийг мэдсэн үү, мэдээгүй юу? За энэ хүн болохоор Улсын хурлын гишүүн Баярмаа байгаа хгүй юу? За тэгээд хэдүүлээ яг энэ талаарх яг яаж ингэж гарч ирсэн юу болсон гэдэг хэдүүлээ эхнээс нь ярьцгаая. Мөн эхлээд энэ талаар 9 сарын 25-нд Улсын хурлын гишүүн Наран Туяа буюу Наара өөрийнхөө пэйж дээр нэгэн постыг оруулсан юм билээ. За тэрэн дээр болохоор өмнөх засаг ингээд унсны дараа нэг гишүүн ингээд нэлээ ингээд өнгө ороод айрсан мэрсэ татуулаад тий ингээд явах нь бол харагдсан гэдэг утгатай нэг постыг бол оруулсан байсан. За тэгэл доор нь хин гэдэг гишүүн ингээд баахан хүмүүсээс ингээд комент бичсэн байлээ. Тэгсэн чинь нэг хүн болохоор Баярмаа гишүүн үү гэдэг нэг юм арай өөрөөр ингээд асуучихсан байсан зөө. Тэгсэн чинь Наран Туяа буюу Наара гишүүн маань ингээд тэн дээр лайк дараад Баярмаа гишүүнийг хэлж байгаа гэдгээ бол тэгж илэрхийлсэн байгаа. Зөвхөн саяны постоор тогтохгүй бас маргааш нь дахиад нэг юм постыг оруулсан байдаг. За үүн дээр нь болохоор яг эмэгтэй улсын хурлын гишүүд байдаг чата олон нийтэд ингээд дэлгэцсэн байгаа байхгүй юу. За тэрэн дээр нь Баярмаа гишүүн яг ингээд Наран Туяа гишүүн хоёр ингээд яг хэрэлдэж байгаа процессыг бол ингээд халтгаан харуулдаг. За үүн дээрээ болохоор Баярмаа гишүүн би ингээд 40,000-т өссөн. Надад ингээд өсхийн үлэн ингээд байхгүй. Би орс дэлгүүрүүдээр хэсдэг байсан. За цагтаа бас ингээд Баянбажаа гэдэг нэртэй ч явлаа. Танаа аав ч ингээд машины жолооч хийдэг байхад манай аав ингээд хувийн хэрэгтэй байлаа. Би ингээд хичээл сургуультаа хувийн машинаар хөргүүлдэг байлаа гэх мэтчлэн битсэн байлээ. Уртаас нь Наран Туяа гишүүн болохоор бүр ингээд жоохон үг хэл амаар доромжилсан тийм хараалын үг энэ төр ингээд оруулсан тийм чат бол задарсан. Тэгэл Баярмаа гишүүний аавыг энэ жудаг гэдэг шүү дээ. Жудгийн Баярмаа гэдэг тий. Тэгсэн чинь Наара тэрэн дээр нь ингээд ямар ч жудаггүй энэ төр гэл бас бичээл. Үүнээс гадна танах ингээд гэр бүлээрээ луурчтэй гэж бол бичсэн мэлээ. Яг үүн дээр болохоор танахны тэр хадгаламж зээлийн хошооноос болж 9,700 хүн ингээд хохирсон гэдэг юмыг бас бичсэн байгаа хгүй юу. Одоо их тэр 2006 онд яг тэр хадгаламж зээлийн хошоо дампуурлаа гэл бүр маш олон хүмүүс хохироод чигсаалн дээр хийгээд даанч тэр хүмүүс яг нэг хохирлыг багдуулж чадаагүй юу ч болоогүй нэг тийм том хэрэг бас гарч ирсэн шүү дээ тий. Тэгсэн чинь тэрэн дээр энэ Баярмаа гишүүний гэр бүлийг ингэж холбоотой гэж бол бичсэн байлээ. За ингээд эдгээр пост юм ингээд задраад маш олон хүмүүсийн хандлагыг аваад бөөн яриа бол болоод байгаа. За тэгсэн чинь Баярмаа зөрүүлээд сайтуудад бол ярилцлага өгсөн байлээ. За үүн дээрээ болохоор Наара гишүүн намаа ингээд өсхийн үлэнтэй гэж хэлсэн, аавын маань нэр төрлөө хаалтсан. За бас тэр нүг ерөнхийдөө тасан гэж огцруулах шигсаалд оролцсноороо ард нь ингээд хин нэгний гар хөл болсон гэж бол хэлсэн, гүтгсэн гэж бол ярьж илээ. За тэгээд тэр өсхийн үлэнтэй гэрдгийг одоо ингэж буцааж одоо юу гэмдээ нотлох зорилгоор 40,000-д өссөн гэдгээ хэллээ. Аав маань хувийн машинтай байсан гэдгийг хэллээ. Орос сургууль сурдаг байсан гэдгийг хэллээ гэх мэтчлэн бол ярьж илээ. За мөн тухайн үед одоо ингэж орчуулга хийгээд өдөртөө 50-100 долларыг өөр ингэж олдог байсан гэдгийг бас ярьсан. За үүнээсээ гадна Наара гишүүнийг болохоор өөрөө ингэж би ингэж лайв хийдэг өдөртөө бараг 5-10 саяар нь олдог гэж биднэрт ингэж одоо гайхуулдаг, та нар бол гуйлагчд гэж хэлдэг гэж бас ярьсан байлээ. Намаг ерөөсө үлэн өссөн. Тэ өсгийн үлний арилаагүй учраас ингээд амтын үнээс мөнгө төгрөг аваад тэ ингээд засгийн газрыг огцрууллаа гэж хэлсэн учраас би нэгт хоёрт би бол бараа зардаг. Өдрийн би 3-5 саяын орлого олдог. Тэ би бол ингээд лайв хийгээд одоо 5-10 саяар нь өдөрт олдог. Та мосонууд бол гуйлагч ингэж байнга тэгдэг. Өөрөө хэлдэг байхгүй би бараа зардаг. Тэг би баян гэж хэлдэг шүү дээ байнга. Тэгэхээр би тэрнийх нь хариуд тэг одоо өөрийгөө би бараа зарж баяжсан гэж хэлээд байна шүү дээ. Тэгэхээр л би хэлсэн юм. Яг бараа зарж би бол баяжаагүй. Гэхдээ би ямар ч байсан өдрийн тэр 2000 оны үед өдрийн 50-100 долларын орчуулга хийгээд тухайн үедээ ийм Баянбажаа гэдэг нэртэй байсан юм аа. Би бол үлэн огт өсөөгүй. Тэгж ярил. Тэгээ миний хувийн амьдрал маш сайн байсан. Социализм үед миний аав хувийн машинтай байсан. Би орос сургууль явж исэн. Тэгэхээр одоо намайг өсгийн үлэнтэй гэд дуудаа зарлаад та хэрэггүй байхгүй юу? Тэгээд гол юм ярихаа марцсан ба шүү дээ. Тэр Баянбажаа гэдэг нэр нь болохоор өөрөө орчуулга хийгээд өдөртөө 50-100 доллар ингээд авчдаг байсан болохоор одоо санхүүгийн хувьд ч гэсэн одоо ингэж мөнгөтэй тийм болохоор найзууд нь Баянбажаагээ тоглоод дууддаг байсан гэдгийг бол хэлсэн. За үүнээсээ гадна Наарагийн энэ дайралт нь болохоор яг тэр оюут нэг огцруулах үеэс эхэлсэн
гэж бол өөрөө ярьж илээ. Тэр үеэс эхлээл над руу ингэж дайрч эхэлсэн. Үүнээс өмнө болохоор бид төр ерөөсөн ийм харилцаа бол байдаггүй байсан. Тэр байтугай бүр багада нэг орчинд ингэж амьдардаг байсан гэдгийг бас ингэж ярьсан байгаа. Мөн тэрээр чат задруулсан асуудлыг нь болохоор захиа харилцааны нууц задруулсан гэдэг нэг юм хэрэг байт юм байна л да. За тийм хэрэг гэж үзээд одоос өөрөө өмгөөлөгч аваад явж байгаа гэдгийг бол илэрхийлсэн байгаа. Тусдаа тэр чат задалдаг асуудал бол энэ чинь одоо захиа харилцааны нууцыг те алдагдуулсан гэд бас эрүүгийн байна уу да мэдхгүй ял шийдгэлтэй юм байлаа. Ямар ч юм би бол өмгөөлөгч авсан. Дээж энэ ярилцлага нь орсны дараагаар Нара бас л яг өөрийнхөө фэйсбુક дээрээ нэгэн постыг оруулсан байлээ. За үүн дээрээ болохоор өстой гүрддэг байж гэдэл те одоо ингэж би ингэж өөрчлөн удаа дараа дайрсан бол өстой санахгүй байна. Би урд нь хизээ ингэж хэлж ийсэн гэдэл тэгэнгүүтээ одоо ингэ уус төрд байгаа хүмүүсийг те би одоо тэднэрт би ингэ баян гэж одоо хэлэх юм уу гэдэг утгатай нэг тийм постыг бас оруулсан байлээ. За тэгээ та хэд маань яг энэ хоёрын асуудал дээр юу гэж бодож байна? Тэгэл ер нь бол баярмаа гişүн чинь ингээд урд нь тэр оюур нэг хоцруулах инээ тэрэ гэж ингэж гарч ирээд маш олон хүмүүсийн те итгэл одоо тэр найдлагч гэдэг юм одоо юу хүндлэлийг бол ингээд хүлээж ирсэн шүү дээ те. Тэгээ одоо бас хүмүүс яг юу гэж харж байгаа гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээ таад манаас юу гэж бодож байгаа вэ гэдгээ комент хэсэгт бичээрэй. Үүнээс гадна Нара маш ноцтой нэгэн зүйлийг дэлгэсэн байгаа. За тэрний үе гэхэлэр одоо 126 гишүүн байгаа штэ. Тэгсэн чинь сар бүр 126 гишүүн тус бүрд 23 саяыг зарцуулах эрх мэдэл байдаг гинэ. Яг энэ хэдийн цалин болохоор сардаа 6 сая юм байна л да. За тэгээд янз бүрийн одоо юм хандивтай тэр охины юм тусламж юм хандивт ингээд хэдүүлээ мөнгө цуглуулъя гингүүт гişүүд нэг оролцдоггүй гэж өөрөө бичсэн байгаа хгүй юу. Тэгэнгүүтээ би биндээ болохоор нэг нь өвдлөө гэлэнгүүд багада 1 сая төгрөг шилжүүлдэг. За тэгэнгүүтээ бүр 3.5 сая хүртэл шилжүүлдэг гинэ. Тэгээд сартаа 6 сая төгрөгийн цалин авч байгаа хүмүүс яаж тал цалингаа тэр хандивт ингээд шилжүүлээд байгаа юм бэ? Ямар мөнгөөр ингээд амьдраад байгаа юм бэ? Яаж ийм 6 сая төгрөгийн цалинтай байж ийм тансаг амьдраад байгаа юм бэ гэдэг пост имийг бас оруулсан байсан. Тэнгүүтээ яг тэр сар бүрийн тэр 23 саяар яг хин юу гэдэг юм бэ? Эн чинь ингээд ууж идээд байгаа юм шүү гэдэг юмыг оруулсан билээ. Тэгээд яг энийгээ болохоор хүн арттай ингээд уулзаад яг ажил хэрэг болгоод ингэж зарцуулдаг нь бол маш ховор. Тэнгүүтээ ингээд өөрсдийнхөө хувийн хэрэглээнд зарцуулдаг нь олон хоо гэж бас битсэн байлээ. Тэгэд энэ дээр бол угаасаа хард иргэд бол маш их уурлаж бухимдж байгаа. Энэ мөнгө яг юу юм бэ? Хаанаас гарч байгаа мөнгө юм бэ? Арт иргэдийн халааснаас гарч байгаа тэр нийгмийн татгалын мөнгө байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс ингэж уурлах нь яалтчгүй зөв юм шиг харагдаад байгаа. Та хэд манд гэж бодож байна уу? Сар болгонд 23 саяг нэг гишүүн бүр ингэж зарцуулах их байна гэдэг чинь мэдгүй би бол яг энийг ингэж хараад бүр oh my god гэж бодсон зэв. Тэгсэн чинь бид нарт ингэж цалинтай ээж гэл нэг 50,000 төгрөг өгдөг штэ. Тэр 50,000 төгрөгөөр яг үндэ юу хийх юм бэ те? Энэ бол үнэхээр ингэж жоохон хуурлаж бухимдмаар зүйл бол санагдсан. За тэгээд Наратай холбоотой энэ одоо улс төртэй холбоотой болон одоо хувийн амьдралынхаас нэлээд зүйлүүд ингээл сошиал бүүн болол яваад байгаа. За тэрээр Нараг болох ингээл педо гэнтэр гэлтэй хүмүүс янз бүрээр дуудаал мэдээч хэрэг дэмжиж байгаа хүмүүс байгаа, бас үзэн ядж байгаа хүмүүс байгаа даа шүү дээ. Тэгэл яг тэр хэд ингээл бүүн дайралт ягаал маадгүй зарим троллууд ч бас байдаг байх гэж бодож ин тэгэл бөө юм болол тэгсэн чинь Нара яг тэр нүг говийн борд буюу ингээд бэлгүүнд гээл тэнгүүтээ те би үнэхээр ингээд чамаа ингээд хүчээр хэлсэн юм уу би үнэхээр тэмхцүү байдал байлгаад байдаг байсан юм уу ингээд өөрөө гарч ирээд дуураач гэл нэг пост оруулсан үүнээс нь нэг удаагүй бэлгүүн бас гарч ирэл те ингээд уучлаарай энэ тэргээл баах юм бичээл манай ингээд технологи бити дайр гэл бас Нараараа ингээд намаа ингээд уучлаач надад дахиад боломж олгооч гэл баах ингээд мессеж бичснээ бас ингэж гаргаж ирэл бөө юм болоод байгаа. Дараагийн ярих сэдэв маань болохоор чагсаалтай холбоотой байгаа. Дөнгөж саяхан Монгол улсад 3 чагсаал бол боллоо. Гэтэ энэ болохоор маш олон хүмүүсийг ч гэдэг юм уу те хамарсан нэг тийм том чагсаал бол биш жаахан жижигэн ийм 3 чагсаал байгаа. За хамгийн ихнх нь болохоор Ахмад наснууд тэтгэврийнхаа хэмжээг ихсэгэ гэдэг чагсаалыг бол хийсэн байгаа. За тэгээд яг эцсийн үр дүнгийн их үзээгүй байж байгаад тарчих шиг боллоо гэж бол харагдаж байгаа. Тэгээд яг чагсаал цуглаа хийж байгаа хүмүүс чинь бас нөгөө нэг ийм юу авдаг болчихсон шүү дээ те тэр юу гэдүүлээ зөвшөөрөл авдаг болсон шүү дээ те. Тэгээд сүүлдээ болохоор тэр зөвшөөрлийн нэгцаасан гэсэн хариу гарсан гэж бол харж исэн. Гэтэ би энэ мэдээллийг чиглээд оруулна. Тэгээд үтсэн нэг тийм ихний чагсаал байгаа. Хоёр дахь чагсаал нь болохоор багш нар бас ингээд ажил хаялт зарлаад чагсаал хийгээд байгаа. Тэр чирэг энэ нь болохоор цалингаа нэмэгдүүлэхтэй холбоотой. Яаж ч бодсон тийм
багш нар бол эмчнэрийн хацлан үнэхээр нэмэх шаардлагатай байдаг байхгүй. Би бол бүр ингэ нэмээсэ гэж боддог. Яагаад гэвэл багш гэдэг хүн чинь одоо бид бүгдийн ирээдүй үр хүүхдүүд ингэ сурган хүмүүжүүлээд явж байгаа боловсролын салбар гэдэг чинь маш чухал салбар учраас нь багш нарын хацлан үнэхээр нэмээсэ гэж боддог. Нөгөө талаасаа бас эмчнэрийн хацлан нэмээсэ гэж бас боддог. Тэгээд миний бас ингэж хардаг юм нь болохоор одоо ингэ ангаахд орох байгаа ч юм уу тэг эмч болох байгаа хүмүүсийн шалгуур, яшийн оноо гэдэг чинь амар чухал идэв шүү дээ. Тэг би бас яг багш нарынхаа тэр оноо юмыг ингэ стандартын жоохон дээшээ болгоосоо гэж бас боддог байхгүй юу. Тэг та хэд маань үүн дээр юу гэж боддог вэ? Юу ч энэ багш бодлого эмчнэрийнхаа цалинг нэмээсэ гэдэг дээр миний бодлоор хүн болгон санал нийлэх байх гэж бодож байна. Тэг үнэхээр энэ цалинг ингээд нэмээсэ те юун түрүүний гişүүдийн ингээд сарын 23 сая зүгээр тэр багш нарынхаа цалинг нэмэлтээ, эмч нарынхаа цалинг нэмэлтээ гэж бол харж байна. 3 дахь чагсаалт нь болохоор жоохон инээдтэй зэв юм хаа. 9 сарын 27-ны өдөр Монгол Ардын намын байрны гадаа ерөнхийдөө ингээд жоохон залуучууд гэх юм 10 жилийн хүүхдүүд байгаа байхгүй юу. Тэгээ бүгдээрээ нэг юм асуудлаа шийдгцэн яг нэг юм ижлэхэн бичгийн цаасан дээр хэвлсэн цаас байрсан зогсож байгаа. Тэгэд яг ингээд сэтгүүлч энэ төр очиод яг ямар асуудлаа шийдгээд байгаа юм бэ? Яг ямар жагсаал одоо ийм цуглааны хийгээд байгаа юм бэ гэдээ асуунгууд хүмүүс нь ингээд юу гэх юм мэдгүй зэв. Хариулж чаддгүй. Ерөнхийдөө бол яг нэг юм төлбөртэй жоохон хүүхдүүд ингээд байгаа нь харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ тэр асуултанд ингээд хариулж чаддгүй нэг тим юм бол болсон мөлий. Тэгээ тэрэн дээр ингээд намынх нь ингээд хоорондоо алцаад тим юм хийлгээд байгаа мó, өөр намынх нь хийлгээд байгаа мó, яг арт нь хэн байгаа гэдэг нь ингээд тодорхойгүй юуц нэг тим жигсаал болсон байсан. Ардын намын баг хурал дээр юм баахан 10 жилийн хүүхдүүд ирээд цаас өрөө зогсоод байгаа юм. Ямар зорилготой, ямар үзэл бодолтой зогсож байгаа юм хэрэг хариу хэлэх юм баггүй бүгд ингээд нүрээ дараа зогсоод баахан 10 жилийн хүүхдүүд. Энэ одоо хин юм баг хүүхдүүд авчих уу? Энд ямар асуудал шийдвэрлэхээр ирсэн байгаа вэ? Ямар асуудал шийдвэрлэхээр ирсэн байгаа вэ? Би Монголын энэ яаж байгаа юу? Өнөөдрийн шийдвэрлэж өгөөрэй л гэж хэлсэн. Юу шийдвэрлэхээр та зогсож байгаа вэ? Сайн мэдгүй. Та ингэ мэдгүй байж зогсоод байж байгаа юм уу те? Зүг. Зэмэнэ. Монгол Ардын намын хуралдагчааг хаанаас мэдэж ирсэн бэ? Энд яаж мэдэж ирж ирсэн бэ? Сайн гэж мэдгүй. Ямар асуудал шийдвэрлэхээр та ирсэн байгаа вэ? Энэ оног юу тэгээ ярихгүй. YouTube-ээ хийснээс хойш хүмүүс намайг тэрнтэй адилхан, энтэй адилхан гэж мэрсэр юм комментууд яваад байдаг байхгүй юу. Тэгэд ялангуяа яг нэг хүнтэй бүр ингэж адилхан гэд тэр коммент маш олон удаа давтагдчихсэн. Тэр нь болохоор адтай жалууд дээр тоглолтог нэг охин байдаг байхгүй юу. Намаа ингэж адтай жалууд дээр тоглолтог охин мөн үү гэлээ тэр коммент бүр ингэж маш олон удаа давтагдчихсэн заяа. Тэгэд би ингэж бишээ гэж бичдэг. Тэгэд манайхаа би адтай жалууд дээр тоглож байгаагүй. Тэ за яагаад яг энэ талаар ярьж байна вэ гэхлээр одоо хэдүүлээ дараагийн сэдв дээр адтай жаалуудын талаар ярих гэж байна. Адтай жаалууд киноны баг хамт олон цөөхүүлээч гэсэн маш гоё үйл ажиллагаануудыг хийж эхэлж байгаа юм байна. Үүнд нь болохоор тус киноны зохиолч, найруулагч Эрдэнэцог болон за бид бүгдийн мэддгэрэг адтай жаалууд киноны гол дүр ялгууны дүрийг гаргадаг жүжигчин Алтан цэцэг. За тэгээд яг Лологийн найзууд адтай жаалууд киноны хэл ярианы багш дуу оруулагч Саран Туян нар нийлээд 100 км алхахыг гэдэг уриалгыг гаргаад алхаж эхэлж байгаа юм байна. За энэ алхалтандаа болохоор энэ хэд маань яг Ташторжийн нацагд орж байгаа тухай за түүний яруу найргуудын талаар за мөн Лологийн найзууд нэвтрүүлгийн талаар адтай жаалууд киноныхаа талаар гэх мэтчлэн маш гоё зүйлүүдийн талаар ингэж ярьсан. Нэвтрүүлэг маягийн зүйл одоо хийнгээ алхах юм байна л да. Яг энэ алхалтын гол санаа болохоор зохиолч, найруулагч Эрдэнэцог готой холбоотой. За тэрээр нөхөртөөгөө нэг удаа Төв аймаг руу дөрвөөгөө алхаад ирхэн сан гэж ярьжсэн гинэ. Тэгсэн чинь нөхөр нь за чи тэгвэл ингэж алхачих. Би ардаас чинь зурлаач хийгээд, хоол хийгээд хамт явъя гэж хэлжсэн гэдэг. За одоо болохоор нөхөр нь нас барчихсан гэсэн. Гэхдээ нөхөр нь бас адтай жаалууд киноны зураглаач, хөгжмийн зохиолчор бас ажиллаж исэн юм байлээ. Тэгээд ингээд нөхөртөөгөө ярьсан яриагаа биелүүлээд бас яг энэ жил адтай жаалууд киноны 15 жилийн ой тохиож байгаа юм байлээ. Үүнээс гадна Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой бас тохиож байгаа юм байлээ. Монголын хүүхдийн байгууллага нь 1925 онд Фиона
Орон нутгийн байгууллага нэртэйгээр үүсгэн байгуулагдчихсэн. За тэгээд яг энэ хэдийн маань хувьд ингээл Адтай Жалууд киноны 15 жилийн хүүхдийн байгууллагын 100 жилийн гэл бүх юм давтж байгаа учраас бүгдээрээ нийлээд энэ үйл ажиллагаа хийж байгаа юм билэ. За тэгээд яг энэ алхалтынх нь урайнд болохоор хүүхдийн төлөө хамтдаа алхацгаая гэдэг урайнд ор ингэж алхаж байгаа гинэ. Энэ хэдтэй холбоотой бусад сонин сайхан гэх юм бол Лологийн найзууд нэвтрүүлгийн хөтлөгч Адтай Жалууд киноны гол дүр шинэ үеэрсэн Монгол улстай ирсэн байгаа юм билэ. За тэрээр яг Солонгос улсад ажиллаж амьдраад байгаа бөгөөд яг магистрийн зэрэгээ хамгаалчихсан одоо докторийнхоо зэрэгт бол сурж байгаа гэсэн. За тэг яг Монгол улстай ирээд энэ тэгээ нийлээд гой контентуудыг бас ингэж хийгээд явж байгаа юм билэ. Мөн энэ хэд маань Адтай Жалууд нэрэн дор одоо хүүхдүүдэд чиглэсэн сургалтаа зохион байгуулад эхэлсэн байлээ. Үүнд нь болохоор дуу хөгжим, бүжиг, за тэнгуүдээ кинон тоглох сонирхолтой хүүхдүүдэд чиглэсэн сургалтыг бас зохион байгуулж эхэлж байгаа юм байна. Насны ангилал нь болохоор 2 төрлөөр явж байгаа. За баг гэх юм уу доод наснд болохоор 7-аас 13 нас, дээд наснд болохоор 14-өөс 16 насны хүүхдүүд орох боломжтой юм сургалтыг бас зохион байгуулж эхэлж байгаа гэж хэлээ. Та хэд маань дэлгэрэнгүй мэдээлэл болохоор энэ дээр байгаа пэйжээс нас авах боломжтой. Дараагийн ярих сэдэв болохоор жижигхэн сонин сайхан байгаа. За энэ болохоор комедиан Бата Амарчин YouTube бүр түшигтэй болох холбогдсон. За энэ яг юу болсон юм бэ гэхлээр комедиан Бата буюу одоо ингэж Монголын комеди урлагийг одоо ингэж үүсгэн байгуулсан загалмайлсан эцэг гэж хэлж болохоор хүн байгаа шүү дээ. За Бата болохоор Аригуны нэг подкастт орсон юм байна. За яг тэр подкастн дээрс тэр хөтлөгч нь асуусан юм байна л да. Одоо ингэж таны бодлоор бусад ингэж өндрөөр үнэлэгдсэн комедиан хинбэ гэсэн чинь Бата болохоор Амарчин гэж хэлсэн байлээ. Яагаад тэгэхээр одоо ингэж гадны комедиануудыг нэлээд дуурайдаг, хуулбарладаг. Тийм болохоор Амарчин гэж бодож байна. Бас ингэж комедигаар дамжуулаад тэр нам момынхаа ус төртэй холбоотой юм ингэж хийгээд явсан гэдэг утгатай яриаг бол өгсөн байлээ. Overrated бас наачаас зөвүүн юм шүү те. Хит хүмүүст одоо үнэлэгдээд байгаа гэх юм те. Одоо өөртөө байхааргүй үнэлэгдсэн. Өөрийнхөө ур чадвараас давсан үнэлэгдсэн гэсэн. Ямар ч одоо сайн комеди хийдэг одоо байнгын нийлгэн гэж бас байхгүй л те. Тэгэхээр яг үнэхээр гоё инээлгэн гэж бодсон юм ч гэсэн яах вэ байдаг. Гадаадын нэг комедианы юутай ярьдаг яриатай маш төстэй сонсогдоо те. Яг нэг юм ярьдаг бүр яг ингээд лайнаар тэг санагдчихсэн манай Амарчин л байна да. Амарчин дээр нэг тийм явдлууд гарч ирсэн зүгээр яг эхэндээ сүүл рүүгээ бас ямар болсон юм байгаа. Одоо бол сайхан подкаст хийгээл те. Гоё байгаа штэ манай юм чи. Тэгээ мань хүн чинь тэгээд юугаа бас гоё зэтгүүлтэй юм аа. Бас карьераа тэгээд спешиал энэ бас ингээ хийжсэн 2 спешиал хийсэн мөлөө. Гэхдээ тэр нь ингээ бас нэг юм улс төрийн карьерд нь бас нэг зориулагдсан юм шиг те. Гэсэн чинь үүн дээр нь Амарчин болохоор юм тайлбар маягийн нэлээд урт юм постыг оруулсан байгаа байхгүй юу. Яг тэр Батагийн бичлэгийг шеэрлээд тэрэн дээрээ тэр постоо бол бичсэн мөлий. Үүн дээр болохоор нэгт намайг одоо ингээ гадна дотын юм жокууд ингээ хуулбарладаг, ойролцоо морлдог гэд байх шиг байна. За энийг ингээд он цаг дараалалаар нь батлах шиг амархан байхгүй гэдэг утгатай юм бичсэн мөлий. Хоёрт нь болохоор энэ комедиг яг юм улс төртэй бизнестэй ингэж ашигласан гэж яриад ах шиг байна. Яг бизнес байдлаар харсан хамгийн их ашиг олсон хүн бол та өөрөө штэ гэдэг байдлаар ингэж пост бол бичсэн байлээ. Бас үүнийхээ хажуугаар яг энэ комеди гэдэг энэ салбарыг Монголдо оруулж ирдэгт нь бол ингэж өөрт нь бол ингэж талархдаг гэдэг тийм постыг бол ингэж оруулсан байгаа байхгүй юу. За энэ дээр түшиг яаж холбогдож орж ирж ийн вэ гэхлээр одоо ингэж сүүл түшигч ингэж нэлээх яасан штэ одоо бүлэд болсон юм уу нэлээх ингээл хүмүүс ингээд дургу хандсан шүү дээ нөгөө номноос нь болоод үүнээсээ гадна хүмүүс төвшөөрөө ингээд дайраад эхэлсэн чинь мөнхчин бас орж ирсэн байгаа. За тэрээр болохоор яг ингээд төшөө ингээд Монголынхаа ингээд инфлюенсерийн ертөнцид ингээд тавтай морилоо өөрөө ч ингээд анхныхоо гэдэг нэг тийм инээдтэй жок зургийг бол тавьсан. Тэгсэн чинь яг түшиг тэр үгийг нь Амарчин дээр бас ингэж тавьсан байгаа. Анхныхоо гэд ингэж тавьсан. Тэрийгээ болохоор түшиг яг энэ Амарчингийн постныхон доор бичсэн байгаа байхгүй юу? Анхныхоо гэд нэг юм бас жок байдлаар бичсэн. Тэгсэн чинь Бата яг энэ комент дээр нь бас орж ирсэн заяа. Тэгээд орж ирэнгүүтээ ингэж ерөнхийдөө бол түшиг бол илүү шүү гэдэг утгатай юмыг бас бичсэн байлээ. Нэг удаа бичлэгэн дээр ингэж манай комедигийнхны ингэж хийж исэн юмыг өөр оруулсан байсан. Тэрэн дээр их сурвалжаас ингэж дуртаагүй шүү энэ төр гэлтэй. Тиймэрхүү байдлаар орж ирээд нэг юм
юм болсон байлээ. Тэгээд яг энийг ингээд ярьсан чинь бүр ингээд хитрхи амар ховж юу яриад байгаа юм шиг те. Бүр тэр тэгээд энэ ингээд тэгээд ярьчлаа. Тэгээд манайхаа юуцсан нэг иймэрхүү юм болсон бэлээ. Окей. За одоо хэдүүлээ хамгийн сүүлийн сэдв рүүгээ орох чинь. За орохоос өмнө яг нэг бүтээгдэхүүнийг танилцуулъя. Гэтэ энэ бас спонсор биш шүү манайхаа. Би болохоор яг нэг газарт ингээд жилийн гэрээтэйгээр рил хийж өгдөг байхгүй юу? Ер нь бол дандаа л хоол хүн суух зүйл оруулж ирдэг тийм компани байгаа. За тэгээд эднийхэн айгүй хөөрхөн зөө. Надад ингээд нэг рил дээр хийлгэх юмнуудаа явуулаад давхар энэ амар гоё юм кофе явуулчихдаг байхгүй юу? Cafe More гэдэг энэ болохоор нөгөө найруулдаг кофе. Гэхдээ зарим бусад найруулдаг кофенууд ч ингээд хэтэрхийж хэрлэг нэлээд баагаад байдаг шүү дээ. Энэ юусоо тийм биш. Тэгээ би одоо яг энэ бичлэг хийхээс өмнө дандаа энэс уудаг. Яагаад гэвэл намайг одоо ингээд оройн цагаар бичлэг хийдэг гэдэг маань яг үзэгчд маань бол мэддэг болсон байх. Тийм болохоор ингээд нойр хүрээд ядраад идэх байхгүй юу. Тэгээд сэрхийн тулд гялс нэг найруулдаг кофе уучаад бичлэг хийдэг байгаа. Гэхдээ дандаа энийг уудаг. Тэгээд над руу бас ийм гоё бүтээгдэхүүнүүдээ явуулдаг. Тэгс чанарынхандаа баярлаа гэж хэлээд хэдүүлээ үргэлжлүүлье. Сүүлд ярих сэдэв маань болохоор voice show-тэй холбоотой ховж байгаа. За яг өнгөрсөн бүтэн сайд буюу 9 сарын 28-ны өдөр voice show бол засагдаж эхэлсэн. За тэгээд хөтлөгч болон шүүгчийн бүрэлдэхүүнүүд маань нэлээд солигдсон харагдчихсан. За хөтлөгчөөр эрэгтэйгээс шинэ 2, эмэгтэйгээс хөтлөгч хонгороо орсон байлээ. За тэнгуүдээ 4 шүүгчийн маань нэг л шүүгч одоо үлдээд 3 шүүгч нь гуруулаа сэлгэсэн байсан. За та хэд манаас харсан байх. Яг үлдсэн буюу одоо ингээд анханаас ингээд явж байгаа шүүгчээр бол уука шүүгч маань хിവэрэ байгаад байгаа. Харин 3 эрэгтэй шүүгчийн хувьд болохоор гуруулаа сэлгэсэн байсан. За энэ жилийн шүүгчдэр дуучин Наги орж ирсэн байлээ. Рэпер G орж ирсэн байлээ. Бас дуучин Бачка орж ирсэн байлээ. За тэгээд мэдээжийн хэрэг хамгийн ихээр хүмүүст яригадаад байгаа хүмүүсийн дургуутслыг хүргээд байгаа дуучин бол Бачкагаа тэрээр 4 байна уу 5 жилийн өмнө яг нэг бичлэгэн цэцэгдээд олон хүмүүсийн дургуутслыг бол хүргэсэн. За тэр нь болохоор дуучин Сэрчмаатай хамт нэг юм нэвтрүүлэг хийгээд явж ирсэн шүү дээ. Тэгээ машин барьж явж байгаагаудаа яг нэг тийм эмгтэй хүнийг те ингээд нэг архиар шахсан. За тэнгуүдээ нөгөө нэг муухай хэрэгцээгээ хангах гэсэн зүйлийг яриад маш олон хүмүүсийн дургуутслыг бол авч ийсэн. Тэгэд хүмүүс те одоо ингээд энэ хүнээ болиулаач ингээд cancel гэл ингээд яриад байгаа мөртлөө одоо хүртэл ингээд байгаа дээштэй энэ хүн чинь ингээл ийм пост юмнууд бол зөндөө явж илээ. За бас ингээд Монгол HD телевизийн тэр пост дээр Voice Mongolia гэдэг бас юм тусдаа пэйж эд шүү дээ. Тэр пэйжийнх нь постууд тэр ч гэсэн хүмүүс ингээл хангри дараал маш их дургуутслал илэрхийлжлээ. Бас нэлээд хэдэн пэйжүүд дээр ингээд одоо энэ Бачкаг болиулаач гэдэг постууд бол харагдсан байгаа. Тэгэл хүмүүс ингээл хэдүүлээ ингээд загсны ой санамжтай юм аа. Яагаад энэ хүн ингээд тийм Монгол хийчтэй бүр ингээд шүүгчээр оруулж ирж байгаа юм бэ гэл бөөн юм яригдчихлээ. Бас яг тэр Сэрчмаа Бачка хоёрын хамт яг тэр машин дотор явж байгаа бичлэг дахиад хүмүүс ингэж гаргаж ирээл яриад байгаа байхгүй юу. За тэгээд ийм нэлээд юм яриа болоод байгаа. За үүнээсээ гаднаас те ингээд шүүгч нарыг бүгднийг ингээд солихгүй яагаад ингээд уука үлдсэн юм бэ гэж ярьж байгаа хүмүүс бас харагдчихлээ. Болтойгоо авчрыг, отхоогоо авчрыг гэсэн хүмүүс ч бас харагдчихлээ. Тэгээд та хэд маань voice show үзэж хэлсэн үү, хэлээгүй байгаа юу? Үзсэн бол та нарт бас яг ямар сэтгэл төрж байгаа вэ гэдгээ манайхаа бичээрэй. Тэгээд яг миний харснаар энэ жилийн voice show-ны үзэгчид нэлээд багассан юм шиг харагдаад байгаа. Магадгүй шүүгч нар тэнд нөлөөлж иж бас магадгүй болов гэж бас бодсон. Тэгээд энэ жилийн оролцогчид бас маш гоё хоолойтой тийм оролцогчд бас байлаа шүү дээ. Та хэд үзсэн үү? Үзээгүй юу? Миний бас нэг харсан дэмжиж байгаа хүн болохоор одоо нэг асуур хамтлагийн дуучин мөнх 2 байлээ. За яг намайг 10 жил тахад яг ахлаа ингэж заяа. Яг 10 билүү 11 дэх ангид байхад яг эдний тэр асуур хамтлаг анх гарч ирж исэн. Тэг бүр ингэж үнэн ч фэн нь болж сонсдог байлаа. Яагаад гэвэл яг тэр хамтлагийн нэг дуучин болохоор манай найз гэсэн байхгүй юу? Яг тэр үед ингэж гарч ирээд тэр чинь нэг эрэхтэй 2 охиноос бүрдсэн хамтлаг байсан шүү дээ. Яг тэр нөгөө охин болохоор яг энэ мөнх ярихгүй юу? Voice show-д ороод байгаа. Нөгөө охин болохоор инх гэрлгээд яг манай найз байсан. Одоо тэгтээ яг гадагшаа Франц руу явцсан нэг холбоогүй байдаг. Гэхдээ л яг тухайн үед ингээл найз маань ингээл хамтлагт ороод дуулаад маш гоё харагдчихсэн. Тэгээд миний цаашдаа ч гэсэн дэмжих хүн бол яг тэр мөнх хоёроо би яг тухайн үедээ ямар хөөрхөн охин бэ гэж хардаг байсан те. Ямар ч ингээд миний хувьд бол ингээд voice show буюу ингээд нэг юм ярих юм шоу гарч ирсэн нас маш их баяртай байна гэж хараад байгаа. За тэгээд өнөөдрийнхөө дугаараа энэ хүрээд дуусгая. Тэгээд та нарт маань таалагдсан бол лайка дараарай. За бас subscribe дараарай. За тэгээд энэ талаа Facebook-ээр оруулъя. Энэ талаа Instagram-аар оруулъя. Таад мань орж таарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.